англи хэлний the article-ийг хэлэх 9 шалтгаан. Эхнийх нь болохоор одоо ярилцж байгаа хүнийхээ мэдж байгаа зүйлийг хэлэхдээ ашиглана. За одоо жишээ нь би нэг хүнтэй хамт нэг өрөөнд байна гэж төсөөлье. Тэгээд ширээн дээр нэг ном байгаа. Тэнгүүд би арай холдоод тэр хүнээсээ can you pass me the book on the table please? Ширээн дээр байгаа номыг аваад өгөөч гэж нөгөө хүнээсээ ингэж асууж болно. Тэгээд хоёулаа харж байгаа учраас the book on the table гэж хэлж байгаа. Хоёрдугаарт нь болохоор дэлхий дээр цор ганц байдаг зүйлсүүдийн өмнө ашиглана. Одоо жишээ нь the Mona Lisa, the Eiffel Tower, the sun гэх мэтчлэн. За гуравдугаарт нь болохоор хамгийн гэж хэлэхдээ ашиглана. The best хамгийн сайн, the tallest хамгийн өндөр. Дөрөвдүгээрт нь дис дараалал хэлэхдээ ашиглана. Нэгдүгээрт гэх юм бол the first, хоёрдугаарт гэх юм бол the second, the third гэх юм бол гуравдугаарт. За тавдугаарт нь газар зүйн нэршлиг хэлэхдээ ашиглана. Одоо жишээ нь Гималай нуруу гэх юм бол the Himalayas, Сахарын цөл гэх юм бол the Sahara Desert, Карибын тэнгис гэх юм бол the Caribbean Sea гэх мэтчлэн. За 6 дугаарт нь болохоор албан байгууллагын өмнө ашиглана. The hospital, the university. 7 дугаарт нь болохоор бүлэг хүмүүсийг ярихдаа ашиглана. За баячууд гэх юм бол the rich, хөгшчүүд гэх юм бол the elderly. За 8 дугаарт нь болохоор of орсон нийсэнд ашиглана. Одоо жишээ нь the United States of America, the University of Oxford. 9-р нь болохоор хөгжмийн тэмцээг ярьж байхдаа ашиглана. She plays the piano.